Дараагийн мэдээ. За Улаанбаатар хотод ойролцоогоор өдөрт 400-ээс 500 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Гэвч зарим жолооч нарын анхаарал болгоомжгүй ур чадвар тутмаг үйлдэлээс болж зам тээврийн ностой ослын тоо нэмэгдэж байна. Өнгөрөх 2024 онд нийт 24.8 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдснээс нийт ослын 98% нь хувь жолоочийн буруутай ур чадвар дутмаг үйлдэлээс болж гарчээ. Тэгвэл өнгөрөх амралтын өдрүүдэд нэг жолоочийн буруутай үйлдэлээс болж 3 автомашин гэмтэж автозамын хөдөлгөөнд саад учруулсан ноцтой осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. За 2025 оны 5 сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд цагдаагийн байгууллагад Пурус маркийн автомашин 2-3 тонны машиныг мөрөглөх дуудлага мэдээлэл ирсэн байгаа. Тухайн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас чиргийн газрын үзлэгийг хийсэн. За одоо хэрэг бол мөрдөнчлөх ажиллагаанд бол шалгалтай ажиллагаа явагдаж байна. Тус ослын шалтгааныг урдчилсан байдлаар Toyota Purus маркийн автомашины жолооч урсгалд авч хаалт мөргснөөс осол болсон хэмээн үзжээ. Гэвч нөгөө талаараа автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ур чадварын асуудал хөндөгдөж байна. Ур чадвар ер нь муу штэ. Одоо энэ одоо тэр цаанаа зогсож байгаа машины тэр хүнийг харал та. Хойшоо ухраад дараад гарчих. Ямар боломжтой гад ухарч чадахгүй. Айгууд ингээд зүгээр дараад ингээд ганцхан маневр хийгээд ингээд хоёр машина голд орчих ихэд үрч чадахгүй. Жолоочийн самбаачлах хугацаа бол нөлөөлнө л дээ. Тийм. Тэр нь хурд хэтрүүлснээс л болдог л дээ. Тиймээс манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа жолооны курсуудын чанарыг сайжруулах, жолооч нарын ур чадвар, самбаачлах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.